За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нарт аргатын баталгааг бүхэл тоогоор үржих болон 10-100 мянгаар үржих жилийг зааж байна. За энэхийн тулд бүгдээрээ өмнөх мэдлэгээ сэргээгээд олон оронтой тоог хэрхэн үржихийг сэргээн саная. 4261 гэсэн тоог 5-аар үржье. За 51-ийн 5, 56, 33-ыг санаад 10, 13, 1-ийг санаад 20, 21. За үржүүрт 21305 гэсэн тоо гарлаа. 1453-ыг үржих нь 12, 23-ийн 6, 25-ийн 10, 24-ийн 8, сансантайгаа 9, 21-ийн 2. За 31-ийн 3, 51-ийн 5, 4-1-ийн 4, 1-1-ийн 1. За 6, 3, 14, 1-ийг санаад 7, 1. За үржүүрт 17436 гэсэн тоо гарлаа. За бид нар олон оронтой тоог ингэж үрждэг. Одоо тэгвэл бүгдээрээ аргатын баталгааг бүхэл тоогоор үржих хичээлийг багш нь та нарт заах гэж байна. За энд 54 бүхэл 10-3 гэсэн тоогоор аргатын баталгааг үржихдээ 54-аар баталгааны цэгийг тавь. Үржих нь 4. За 3-4-ийн 12, 1-ийг саналаа. 4-4-ийн 16, санс нэгтэйгээ 17, 1-ийг санаад 4-5-ийн 20, 21. За бид нар баталгаа тоог бүхэл тоогоор үржиж байгаа. Тийм учраас баталгааны цэгийн ард хэдэн орон байна вэ гэдгийг анзаарна. Баталгааны цэгийн ард 1 орон байгаа учраас үржүүрт гарсан тооноохоо хойдноос нь 1 орны өмнө баталгааны цэгийг тавьж өгнө. За 42 бүхэл 100-ны 61-ийг хагаад 5-аар үржье. 51-ийн 5, 56-ны 30, тэгээд 53-ыг саналаа. 25-ийн 10, сансантайгаа 13, 1-ийг саналаа. 20, 21. За үржүүрт 21305 гэсэн тоо гарлаа. За бүхлийн цэгийн ард хэдэн орон байна уу? 1, 2 орон байгаа учраас үржүүрт гарсан тоог хойноос нуурагш нь 2 оронтой олж бүхлийн цэгийг өмнө нь тавина. 1, 2 орон тоолоод аргатын орны өмнө бүхлийн цэгийг тавьж өгнө. Ингээд үржүүрт 213 бүхэл 10-ны 100-ны 5 гэсэн тоо гарлаа. За одоо 1 бүхэл 245 гэсэн тоог 12 гэсэн тоогоор үржиж үзье. 25-ийн 10, 1-ийг саналаа. 24-ийн 8, сансантайгаа 9, 22-ийн 4, 21-ийн 2, 51-ийн 5, 4-1-ийн 4, 2-1-ийн 2, 1-1-ийн 1. За энд тэг энд 14, 1-ийг санаад 9, энд 4, энд 1. Үржүүрт 14940 гэсэн тоо гарлаа. За 1 бүхэл 100-ны 245 буюу 1, 2, 3 орон байгаа учраас хойноос нь 1, 2, 3 тоолоод 3 дахь орны өмнө бүхлийн цэгийг тавьж өгнө. За баталгаа тоог натурал тоогоор буюу бүхэл тоогоор үржихэд бүхлийн цэг ард хэдэн орон байна уу? Түүнийг харгалзаж үзээд үржүүрт гарсан тухайн утгатаа нийцүүлээд хэдэн орон байна түүнийг тоолож бүхлийн цэгийг тавих нэ. За тэгвэл одоо бүгдээрээ 10-100 мянгаар үржих хичээлийг 10-100 мянгаар аргатын баталгааг хэрхэн үрждэг талаа багш нь заах гэж байна. За 64 бүхэл 100-ны 35 гэсэн тоог 10 гэсэн тоогоор үржье. За бүгдээрээ өмнө нь 10-100 мянгаар үржих хэрхэн хэлбэр аргаар яаж үрждэг талаар хичээлийг өмнө үзсэн байгаа. Түүнийг сэргэн санаад
үржээ. 5, 3, 4, 6. За ингээд тгийг болголаа. Бүхлийн цагийн ард 2 орон байгаа учраас 1, 2 гээд 2 дахь орны өмнө бүхлийн цагийг тавилаа. За 64 бүхэл 100-ны 35 гэсэн тоог мөн 100-аар үржээ. За 5-1-ийн 5, 3-1-ийн 3, 4-1-ийн 4, 6-1-ийн 6. За энэ 2 тгээ болгож өгөөд бүхлийн цагийн ард 2 орон байгаа учраас 1, 2 гэд тоолоод 2 дахь орны өмнө бүхлийн цагийг тавилаа. За 64 бүхэл 100-ны 35 гэсэн тоог бүгдээрээ 1000-аар үржээ. 1000-аар үржихдээ 5, 3, 4, 6. Ард нь 3 тгээ болгож өглөө. Энд 2 орны өмнө бүхлийн цагийг тавь. Үржиж 64350 гэсэн тоо гарлаа. За бид өмнө хялбар аргаар ингэж үрждэг байсан бол багш нь хүснэгтийн аргаар бас хэрхэн хялбар үржих вэ гэдгийг та нарт заахаар хүснэгт бэлдсэн байгаа. За хүснэгтийг бүхэл хэсэг бүхлийн цэг бутархай хэсэг гэсэн 3 хэсэгт авч үзсэн. За энэ дээр саяныхаа тоог бас байрлуулж үзье. 64 бүхэл 100-ны 35 гэсэн тоог. За энэ тоог 10-аар үржихэд 1 орон үргэлжлэнэ. Энд 5, энд 3, энд 4, энд 6 буюу 643 бүхэл 10-ны 5 гэсэн тоо гарсан. За мөн 100-аар үржихэд 2 орон үргэлжлээд 5 маань бүхэл рүү ороод 3, 4, 6. За 3 орон буюу 1000-аар үржихэд 3 орон үргэлжилж өгнө. 6. Ингээд за энэ хүснэгтийн аргаар тухайн 10 1000-аар үржиж байгаа нөхцөл та нар заавал энэ шиг ингэж үржих биш, зүгээр хамгийн хялбар нь юу байсан гэхээр 10-аар үржихэд 1 орон, 100-аар үржихэд 2 орон, 1000-аар үржихэд 3 орон ахиулж тавина гэдгийг хүснэгтэн дээр хялбараар ингэж бодож болох нэ. За бүгдээрээ гэртээ сурах хүчгийнхаа сурах хүчгийн 84 дугаар хуудасны 427-оос 429 дахь даалгаврыг би дааж хийгээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа.